Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. 7 дахь дугаараараа уулзаж байгаадаа таатай байна. Энэ удаагийн дугаартаа бид монголчуудын нэгэн томоохон бүрдэл хэсэг болох үзэмчин угсаатны бүлэгтээ уулзах болно. Үзэмчин угсаатны бүлэг нь Батмунх Даян хааны үеэс славтай сурвалж бичигт дурддаж эхэлсэн байдаг бөгөөд түүнээс өмнө тэмдэглэгдсэн сурвалжийн мэдээ хараахан байдаггүй. Үзэмчин нарыг эрт дээр үед Алтай хангаа нутагт үзмжимэс их үзмийн цагаан уул, баруун Алтай хоньмайлах, жинлэг дөрөө хангинахаар нутаглаж байсан гэдэг аман яриа домгийн зүйл байдаг. Судлаачид үзэмчин хэмээх нэрний тухай газар усны нэртэй үзмөрч хүмүүс гэх мэтээр олон таамаглалыг дэвшүүлсэн байдаг бөгөөд Чин улсын түүхийн сурвалжуудад үзэмчин бүлэг түүнтэй холбогдох мэдээлэлд нэлээд их бий. Уг сурвалж бичгүүдэд үзэмчин ардын нутгийг Мулташ хаалганы зүүн хойно 923 газар дор, нийслэл хот нь хоёрх нь 1163 газар, зүүн баруунаа харилцаа 360 газар, өмнө умар алсас нь 425 газар, зүүн этгээд нь Солоо, баруун этгээд нь Хуучид, өмнөд этгээд нь Бааран, умард этгээд нь Говьлуга тус нийлнэ гэж тэмдэглэжээ. Юан улсын Тайзу хааны 16 дугаар үеийн ач Төрболд хангаа уулнаас говийн өмнө нүдлэн суужээ. Улмаар түүний хүү бод алаг залгамжлан 3 хүү төрүүлж тус нутгалсан бөгөөд 3 дугаар хүүгүн онгон дурал түүний аймгийн үзэмчин гэж нэрийдэнэ. Ийхүү үзүүл үзэмчин Төрболдоос онгон дурал ноёны үед улс төрийн бутарлын үедээ давхцсан гарч ирж байгаа нь тухайлсан угсаатны бүлгийн хувьд анх бүрэлдэж буйн мэдэгдэж байгаач Даян хааны 6 түмэн Монгол зүүн 3 төмний бүрэлдэхүүнд багтаж байсан нь тодорхой ажээ. Үзэмчин нар Төрболдын харьяанд багтаж хангаагаас говийн өмнө нүдлэхээс өмнө үедээ хаагуур нутаглаж байв. Угсаа гарлын хувьд хэн болох асуудал өнөөхөр эдрээтэй төдийгүй тодорхойгүй байна. Үзэмчин нар нь эдийн болон оюуны соёлын хувьд ойрод монголчуудтай ойрдот болох нь ямар нэг байдлаар ажиглагддаг. Энийн тэд түүхийн тодорхой зур ус үед Алтайд нутаглаж байсантай холбоотой. 16 дугаар зууны дунд үе хүртэл ойрод монголчууд үзэмчин нар нь айл хөршийн ёсоор нутаглаж байжээ. Энэ үеийн улс төрийн байдал зүүн баруун төмний хоорондын тэмцэл дахин хурцдсан түүхэн үе байсан бөгөөд ялангуяа баруун төмөн Алтай хааны хүчрхэг байдал ялгарч тэдний газар нутгаа өргөгдөх гэсэн бодлогоос үүдэн зүүн төмний зөнхлөгч нар нь гол төмөн болох Цахрыг авч хангаагаас шар мөрний хойгоор очиж нутаглах болжээ. Энэ цаг үеэс үзэмчин нар нь өнөөгийн газар нутагтаа оршиж суурьшсан байна. Үүнээс хойш үзэмчин нь Монголын их хааны гол удмын ойр ач нар Харьяат аймгаа нэгтгэсэн Цахар төмний 8 отгийн нэг болж явсан байна. Лэгдэн хааны үед зөрчид угсааны манч нар хүчрхэгжиж ойр хавийн Монгол аймагуудыг эзлэн түрэмгийлэх бодлогыг янз бүрийн аргаар идэвхтэй явуулж эхэлсэнд Цахрын харьяанд байх олон аймаг үүний нэгэн үзэмчинд ч мөн тодорхой нөлөө үзүүлжээ. Энэ үед үзэмчний тэргүүн дорж цогтын хүү Цэрэн нар Харьяат ардуудаа дагуулan Цэцэн хаан Шолоогийн ивэлд орж хэрлэнгийн газраар нутаглах болсон байна. 1624 оны үед хорчны ноёд тэргүүлсэн Дөрвөөд, Жалаар, Горлоос зэрэг хэд хэдэн аймаг манжид дагаар орсноор удалгүй Цахрууд асар богино хугацаанд эзлэгдэж 1635 онд үзэмчин, Хуучид, Сүнэд, Тэргүүт олон аймаг манжид дагаар орхоо мэдэгдсэн. Энэ үеэс тэд лавтай харь гүрний иргэшээлд орсон бөгөөд шин засаг захиргааны тогтолцоогоор баруун 21, зүүн 9 сумтайгаар 2 хушуу болон 9 тараагдсан. Улмаар тэд Өвөр Монголын Шилийн гол аймагт хамаарагдах болж зүүн баруун үзэмчин хушуу гэж нэрлэгдэх болжээ. Өдгөө Монгол улсад 3000 орчим үзэмчин угсаатны бүлгийн иргэд ихэвчлэн Дорнод Сүхбаатар аймагт байгаа бөгөөд Өвөр Монголын Шилийн гол аймагт зүүн үзэмчин хушуунд 94000 орсон суугчтай, баруун үзэмчин хушуунд 99000 орсон суугчтайгаас тодорхой хэсэг нь Өвөр Монгол үзэмчин иргэд байна.